Эхний мэдээллийг хүргэе. Улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцэх хэсэг асуудлаар санал хураалтыг маргаашийн чуулганы хуралдааны эхэнд явуулахаар хойшлууллаа. За өнөөдрийн хуралдааныг улсын хурлын 126 гишүүнээс 107 нь эрсээ бүртгүүлэн эхлүүлсэн ч хилцүүлгийн явцад 30 хүрэхгүй гишүүн үлдэж байр сууриа илэрхийлсэн. Асуулт асууж үг хэлсэн гишүүд болон хуулийн төслийн талаар тайлбар хариулт өгсөн ажлын хэсгийнхэн ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл хоорондын уур амьсгал ширүүн байлаа. Энэ хуулийг би бас дэмжих ийм ёстой гэж би бодсон. Ягаад гэвэл энэ бол дараагийн иргэдээр очиж сонгогдоход бол чухлаа гэж би үзэж байгаа. Улсын хурлын гишүүнийг намын элч болгож байгаа энэ залттай бол эвлэрч чадахгүй. Тэгээд ийм залт хэрвээ орвол жагсаалтаар дэвссэн гишүүний хувьд би бол энд байх шаардлагагүй гэж бодож байгаа. За мөн санал орохгүйгээр тухайн гишүүнийг эвлэн татах асуудал явагдаж магадгүй байна. Энэ өөрөө бас ноцтой асуудал шүү. Энэ дээр бол тодорхой хариултыг авъя. Хэрвээ дахиад энэ асуудлыг их хурлаар хэлцэх юм бол тэр нь өөрөө зөрчилтэй болж тарах гэдэг байна. Гай болоод байна шүү дээ. Нэгэнт л одол байгаа юм чинь энэ дээр нь үнслээд зайлуулчих гэж шийдвэр гаргавал яах вэ? Хариуцлагажуулах зөв зорилгын ард буруу үр дагавар хүргэж болцгүй гэж харагдаад байгаа юм аа. Таны яг хэлээд байгаа энэ ностой зөрчил нь чухам юуг хамааруулах юм? Удаа дараад нь яаж тооцох юм? Аль нь ноцтой юм? Аль нь үгүй юм бэ гэдгийг нь дүрмээр шийдэх байдлаар нөгөө тогтоолын төсөл өргөн барьчаад байгаа шүү дээ. Нэгдүгээрт энийг харах хэрэгтэй болж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чин ажлын албаны хүмүүс тис хөндлөнгөөр өөрсдөө хууль тайлбарлаад байнгын хорон дээр яриад байна. Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөлний эдгээр 18 онцгой бүр эрэхтэй хамааралгүй эдгээр бүрийн эрхийн аль нэгийг нь хөндөөгүй байгаа тул улсын хурал хууль санаачлах эрх бүхий субъектийн өргөн мэдүүлсэн төслийг дэгийн дагуу хилцэн батлах нь хууль зөрчил асуудал биш юм. Би жаргалан гишүүнээ бас Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл заасан юм. Хичээлдээ суугаагүй хүнээр дүнгээ гуйлгаж тавьсан. За би бол эндээ ёс зүйн болон бусад хариуцлага хүлээгт бэлэн байна. Би миний хичээлийг сонсоогүй учраас энэ хүн энэ үндсэн хуулийнхаа ойлголт агуулгыг мэдэхгүй учраас ингэж хэлсэн. Үндсэн хуулийн үйлс баримтлалд парламентд хууль тогтоох дээд байгууллага бөгөөд өөрийн дотоод зохион байгуулалт гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг бие даан зохицуулах ёстой. Гэтэл ерөнхийлөгчөөс ийм шинжтэй хууль санаачилсан нь хууль санаачлах эрхийн хүрээ ямар байх вэ гэсэн маргааныг өдөөсөн юм а. Хэдийгээр ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэйч парламентын дотоод бүрэн эрхэд шууд нөлөөлөх зохицуулалт оруулах нь эрх мэдлийн тэнцвэрт байдал сөргөөр нөлөөлнө гэж зарим гишүүд шүүмжиллээ. Дараагийн их хурл юу болох вэ гэхээр гайж тарихгүй, гавьяач байгуулахгүй, нам юуг нь түүнийг нь яваад дагаж идэг ийм л хэдэн нөхдүүд бүрдэнэ. Дэндүү өндөр төлбөртэй зодоныг Монгол Ардын намынхан хийж ноёноос авахуулаад. Дэндүү өндөр төлбөртэй. Энэ төлбөрийг дараагийн үе үеийн парламентын гишүүд төлж дийлэхгүй шүү. Монгол улс төлж дийлэхгүй шүү. 2.2 сая өнөөдөр сонгогчдын эрхийг манай дарга нарын томилсон 9 үндсэн хуулийн цэцгийн гишүүд шийдэхгүй. Чамайг улсын хурлаас зайлуулна гэж олонхороо шийдвэр гаргах гэж байна. Парламентын олонхот ийм эрх мэдэл байж болдгүй. Та ёс зүйтэй, зарчимтай ажилдаа ирээд цагтаа бүртгүүлээд саналаа өгөөд гишүүн шиг гишүүн байхад таныг энэ хууль хамгаална. За энэхүү хуулийн төсөл нь парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх сайн тал байгаа ч нөгөө талдаа эрх мэдлийн заагийг бүдгэрүүлэх тодорхой бус залтаар улс төрийн хэрэгсэл болох мөн парламентын бие даасан байдлыг судруулах эрсдэл дагуулж болзошгүй гишүүд анхааруулж байна. Иймээс тухайн хуулийн төслийг яарвчлан баталгаас илүүтэй үндсэн хуулийн зарчим, ардчлалын тэнцвэрт байдал нийцүүлэх чиглэлээр наривчлан сайжруулах шаардлагатайг гишүүд онцоллоо.